Жил бүр зохион байгуулагддаг ерөнхий хурлын үеэр таны илтгэлийг сонсох завшаан тохиолсонд баяртай байна. Монголын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төлөвийг ямар байдлаар үнэлж байгаа вэ? Мөн эх жилүүдэд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх стратегийн боломжууд ямар салбаруудад байгаа вэ? Well, 2025 has been an incredible year for the business community. 2025 он бизнес эхний хувьд гайхалтай он жил болж байна. Боломж зорилт аль талдаа байсан гэж хэлж болохоор байна. Монгол бол динамик сайтай улс. Зах зээлийн өндөр потенциалтай. Эдийн засаг болоод зах зээлд асар их нөөц бололцоо бий. Бид Монгол улсын засгийн газар болон бизнесийнхэнтэй нэгт хамтран ажиллаж, Монголд Америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зах зээл нэвтрэх боломжийг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын компаниуд Америк нэгдсэн улсад бизнесээ дэлгэх боломж байгааг дэмжиж ирлээ. Хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь бидний хувьд асар их ач холбогдолтой юм. Энэ хурлын хүрээнд бид энэ он тулгарсан боломж болон сорилтуудын талаар ярилцсан. Ялангуяа Монголын засгийн газартай хамтран бизнесийн орчныг сайжруулах ажил урагшилснаар хувийн хэмжээл улс орны эдийн засгийн өсөлтөд тэргүүлэх байр сууриа хадгалж чадна гэдгийг онцоллоо. Монгол улсын хууль журам бодлогыг улам боловсронгуй болгох, шүүхийн тогтолцоог ил тод болгох шаардлагатай байна гэдэг дээр бид нэлээд төвлөрч хэлэлцсэн. Ажилтан, ажил олгогч, бизнес эрхлэгчгээд бүх талуудын хөрөнгө оруулалт, эрх ашигыг хамгаалах нь нэн чухал. Энэ бүх ажил тасралтгүй үргэлжлэх ёстой бөгөөд ихээхэн хүчин чармайлт шаарддаг. Монгол улс өнгөрсөн хугацаанд улс төр геополитикийн зорилтуудтай тулгарсан ч хувийн хвшилтэйгээ хамтран ажилласнаар бизнесийн орчныг сайжруулах боломж их байгаа гэж бодож байна. Амчаан болон бизнес эрхний дэмжлэгтэйгээр Монгол улс бизнес эрхлэхэд таатай улс болон хөгжих боломжтой. Одоогоор Монгол улсад хөрөнгө оруулалт татахад тодорхой бэрхшээлүүд байна. Олон улсын хөрөнгө оруулагчид Монголыг анхааралтай ажиглаж, энд хөрөнгө оруулах нь зөв үү? Эдийн засгийн хувьд үр ашигтай юу гэдэг асуултыг өөрсдөө тавьж байна. Аз намхан далайн бүс нутаг бол Төв Азид шинэ өрсөлдөхүйц зах зээлүүд эрчимтэй нэгдэж байгаа энэ үед Монгол улс өрсөлдөх чадвараа алдалгүй. Хөрөнгө оруулагчид болон бусад оронтой харьцуулахдаа Монголыг сонгодог байхын тулд бид хамтран ажиллах шаардлагатай. Америк нэгдсэн улсын элчин сайдын яам жил бүр хөрөнгө оруулалтын орчныг мэдэгдэл танилцуулдаг. Тус мэдэгдэлд суурлаад харахад том хэмжээний хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад ямар боломж бололцоо бий гэж харж байна вэ? Монгол улсын засгийн газар энэ тал дээр ямар тодорхой шинжилэл, сайжруулалтуудыг хийх боломжтой гэж харж байна вэ? Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлд хэд хэдэн зүйлийг тусгасан байгаа. Хамгийн ихэнд хуулиа дагаж мөрдөх хэрэгтэй. Монгол улсын хувьд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах маш олон хууль дүрмүүдтэй. Мөн компаниуд болон ажилтнууд хамгаалал хүсэх шаардлагатай үедээ хууль эрх зүйн зохицуулалтаар дамжуулан хамгаалалт авах боломжийг олгодог эрх зүйн орчин бүрдсэн байдаг. Гэвч Монгол улс эдгээр хууль дүрмийг олон тохиолдолд бүрэн мөрдөж чаддаггүй. Тиймээс бид засгийн газар болон улсын хурлын гишүүдэд өөрсдийн баталсан хуулиудаа эргэн хараад тууштай хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг удаадараа зөвлөж ирсэн. Шинэ хууль батлах эсвэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага заавал байдаггүй. Хэрэгтэй бүх хууль нь хэдийнэ батлагдчихсан. Тэдгээрийг л хэрэгжүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлтэй удаадараа тодтогдож байгаа асуудал бол энэ. Мөн бид тайландаа онцлон тэмдэглэдэг өөр нэг асуудал бол ил тод ойлгомжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал. Ингэснээр хөрөнгө оруулагчид Монгол улсад хөрөнгө оруулахдаа эрсдэл гарах үед хамгаалалттай эсэх, эсвэл дотоодын түнштэйгээ маргаан үүсвэл яаж шийдвэрлэгдэхийг тодорхой ойлгох боломжтой болгож өгөх юм. Хөрөнгө оруулагчид аливаа улс оронд хөрөнгө оруулахдаа 3 зүйлийг хамгийн түрүүнд хардаг. Тогтвортой байдал, ил тод байдал, хууль дээдлэх зарчим хэрэгжиж байгаа эсэх. Монгол улс эдгээр асуудлыг цаашд илүү сайжруулах шаардлагатай хэвээр байгаа. Энэ талаарч бид хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлтэй онцлон тусгасан байгаа. Монгол улсын засгийн газар нээлттэй ил тод байдлыг сайжруулах тал дээр сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч байна. Энэ тал дээр ахиц ажиллагдаж байна уу?
Монголын улс төрчид, ерөнхий сайдаас эхлээд шал шатны шийдвэр гаргагчид хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалахаа илэрхийлж буй нь бидэнд урам зориг өгч байгаа. Миний оролцсон уулзалтууд, Амчаамын уулзалтууд болон Вашингтоноос ирсэн төлөөлөгчдийг хүлээн авахдаа бодлого боловсруулагчид Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалтыг өндрөөр үнэлж буугаас гадна гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг аль альнийг нь хамгаалахад анхаарахаа хэлцээр эзэлсэн. Гэхдээ засгийн газраас бодит ажил хийхийг шаардах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг хамгаална гэж ярьдаг ч бодит байдал дээр зарим тохиолдолд энэ амлалтаа биелүүлээгүй жишээ олон бий. Тиймээс үг, үйлдэл хоёроо уялдуулах нь чухал байгаа. Хөрөнгө оруулагчдын итгэлийг хамгаална гэж хэлэх нэг хэрэг, харин бодитоор хэрэгжүүлэх бол өөр хэрэг. Монголын засгийн газрыг энэ чиглэлд бодиттой тууштай алхам хийхийг бид цаашдаж уриалах шаардлагатай гэж үзэж байна. Right. So, are there any specific projects that are in talks right now for Иргэжлүүдэд эхлүүлэхээр ярьж байгаа зөвхөн элчин сайдын яамных гэлтгүй хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой төслүүд одоогоор бий юу? Yeah. Well, there is one that we are completing very soon. Удахгүй эцэслэгдэх нэг томоохон төсөл бол мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулсан улс гүн зэвсжүүлэх үйлдвэр юм. It is a $463 million investment. Уг төслийг Америк нэгдсэн улс болон Монгол улсын засгийн газрын 463 сая ам долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн. Хоёр улсын хамтарсан төсөл юм. Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг 70 хүртэл хувиар нэмэгдүүлэх дэд бүтцийг бүтээн байгуулах зорилготой. Төсөл эх оны ихээр бүрэн дуусах тавтаа байгаа. Энэ нь зөвхөн бизнесүүдээс гадна айл өрх, цэвэр ус хэрэгтэй бүх хүнд үр өгөөжөө өгөх олон үе шаттай төсөл юм. Бид үүнийг Америк нэгдсэн улс Монголын харилцааны ач холбогдлыг харуулах томоохон үйл явдлаа гэж харж байгаа. Мөн бидний зүгээс бизнесүүдээ Монголын чухал ашигт малтмал, дижитал технологи, аялал жуулчлал, эрчим хүч зэрэг тэргүүлэх салбарт хөрөнгө оруулах боломжийг судлахыг уриалж байгаа. Тэгэхээр эдгээр чиглэлд Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж найдаж байна. Америк нэгдсэн улсын засгийн газар сүүлийн үед дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг эрчимтэй дэмжиж байна. Энэ нь иргэжлүүдэд Монгол улсад ямар нэг шинэ боломжуудыг бий болгох болов? Би болно гэж найдаж байна. Гэхдээ Монгол улс эхлээд өөрөө санал дэвшүүлэх хэрэгтэй. Юуг санал болгож байгаа Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалтыг татахын тулд Монголын зүгээс юу хийхээ тодорхой болгож байж бид хариу өгч чадна. Америк нэгдсэн улсын засгийн газар бизнесүүдэд хамгаалж тэдэнд шинэ боломж олгоход маш өндөр ач холбогдол өгдөг. Энэ нь Дональд Трампын засаг захиргааны тэргуун зорилтуудын нэг. Бид Америкийн хөрөнгө оруулалт Монголын зах зээлд нээлттэй орж ирэх боломжийг хангахад ихээхэн анхаарч байгаа. Америкийн хөрөнгө оруулалт Монголд орж ирэх нь зөвхөн Америк нэгдсэн улсын компаниуд төдийгүй Монголын эдийн засагт ч ашигтай юм.